Сангийн далай нуур нь Булнайн нурууны ар шилд орших давстай нуур. Хөвсгөл аймгийн Цагаан уул, Шинэ Идэр, Бүрэн Тогтогсом, Завхан аймгийн Их уул сумуудын хооронд байрладаг 1988 м өндөрт орших давст нуур юм. Нуурын урт нь 32 км, өргөн нь 13 км орчим. Гүн нь баруун талаараа 30 м, зүүн хэсгээрээ 12-13 м нуурын ус сулавтар давстай, нуурын усыг тэтгдэг байнгын урсгалтай гол мөрөн гэж байхгүй. Амралт зугаалгаар бага насны хүүхэдтэй явж байгаа хүмүүст хойд иргэн гүйхэн огцом гүнзгий болоогүй зүгээр санагдсан. Мэдээж хар галуу байгаа юм чинь загас байгаа л гэж ойлгосон. Ер нь сангийн далай нуурыг зорж аялах гэж байгаа бол Завхан аймгийн Их уул сум хүртэл 793 км засмал замаар яваад сангийн далай нуурынхаа урд ирэг хүртэл 67 км шорон замаар явж ирвэл байгалийн олон төрлийн тогтцтой хэсгийг үзэхээс гадна сэлж амархад тохиромжтой элсэрхэг эрэгтэй хэсэгч байдаг нь их тог санагдсан.